Эхний мэдээ хүргэе. Монгол Ардын намын 31 дахь их хурлаар тэргүүн шадар сайд учрлыг 9495% саналаар намын даргаар сонголоо. За ингэснээр тэрээр Монгол Ардын намын түүхэнд хамгийн залуу даргаар бүртгэгдэж байна. Учрал намын даргаар сонгогдохдоо зэрэгцээ Зандан шатрын тэргүүлсэн засгийн газрын бодлогыг дэмжиж тогтвортой байдлыг хадгална гэж мэдгдсэн. Түүний энэхүү мэдэгдэл ерөнхий сайдын албан тушаал руу тэмүүлэхгүй, харин улсын хурлын даргын судалд томилогдох магадлалтай гэсэн улс төрийн хүлээлтийг уламжлалтай болголоо. Сөрөг хүчний зүгээс улсын хурлын дарга нь намын харьяалалгүй байх ёстой гэх утга бүхий хуулийн төслийг өргөн барих ёсноо өнөөдөр мэдгдлээ. Энэ сэдвээр мэдээллийг сэтгүүлч Төвшин Тулга та бүхэнд таймлаг өргөнө. За үндсэндээ өнгөрсөн 2 сар гаруй хугацаанд өрнсөн улс төрийн ширүүн нөхцөл байдал намжиж байна уу гэж ойлгож болохоор үйл явдлууд өрнөж байна. Тодруулах юм бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Ардын нам даргаа сонголоо. Тэгэхээр Монгол Ардын намын их 31-р их хуралд оролцсон 2247 төлөөлөгчийн 9495% саналаар Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд нэм усрын учрлыг бол Монгол Ардын намын даргаар бол томилж байна. За түүний хувьд намтраас нэхлээ танилцуулах юм бол 2012 оноос ерөнхийдөө улс төрийн карьер бол эхлүүлсэн байдаг. Тэгэхээр 2012 онд нийслэлийн Монгол Ардын намд улс төрийн эхлэлцийн дараагаар ажиллаж эхэлсэн. За үүнээс хойш 2016 онд сонгон найрхан дүүргээс улсын хурлын гишүүнээр 29 наснда сонгогдож байсан. За үүнээс хойш 3 удаа улсын хурлд сонгогдож энэ хугацаанд инновац захин бодлогын байнгын орооны дарга, за дээрэс нь цахим хөгжлийн харилцаа холбооны сайд, за дээрэс нь эдийн засгийн хөгжлийн сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга гэх мэт албан тушаалуудыг хашиж өнөөдөр Монгол Ардын намын даргаар бол ингээд томилогдоод байна. За түүний хувьд ерөнхийдөө өнгөрсөн амралтын өдөр болсон намын их хурлаар ямар бодлогыг баримтлах вэ гэдгээ бас товч тодорхой илэрхийлсэн. За нийт тэргуунд бол Зандан шатрын засгийн газрын дэвшүүлж байгаа бодлогыг бол дэмжинэ гэдгийг илэрхийлсэн. Түүнчлэн засгийн газрын тогтвортой байдлыг бол хангана гэдэг агуулгаар бол итгэлээ илэрхийлсэн. Энэ нь юу гэх юм бол ямар тач Зандан шатартай гэдэг хүнтэй ерөнхий сайдын албан тушаалыг булаалтахгүй нэ гэдэг ойлголтыг бол ямар ч гэсэн төрүүлж байгаа юм. За түүнчлэн эдийн засгийн хувьд ерөнхийдөө ямар асуудлууд дээр голж төвлөрч ажиллах вэ? Ямар бодлогыг баримтлах вэ гэдээ аваад үзэх юм бол орон нутгийн хөрөнгө оруулалтын гэрээг бол түүний хувьд бол гардан гүйцэтгсэн. Энэхүү гэрээгээр уул уурхайн баялагийг борлуулад, за түүнээс нь олсон ашигаас нь ногдол ашиг байдлаар хувь авах бус борлуулалт нь борлуулалтын орлогоос нь амнаатын татвар гэх мэтлэнгээр Монгол улс хүртэх ёстой үр ашгаа тухай бүрт нь хүртдэг байя гэдэг агуулгаар бол цаашид уул уурхайн бүтээгдэхүүн дээр томоохон ордууд дээр бодлогоо баримтлана гэдгээ бол илэрхийлээд байна. Зөвхөн нэм усрын учрлын хувьд өнгөрсөн 10 жилийн турш ярьдаг бас нэг онцлог сэдв бол захимжуулалтын асуудал. За түүний хувьд ч гэсэн анх удаа улсын хурлын гишүүнээр сонгогдсныхоо дараа барьж орж ирсэн нэг зүйл нь бол олон захимжуулалтын хөдөлгөөн төлбөрүүдийг хянж шалгая. За үүн дээр 500 гаруй сая долларыг Монгол улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд алдсан байна гэдэг агуулгыг илэрхийлж байсан. За тэгвэл өнгөрсөн амралтын өдөр болсон Монгол Ард намын 31-р их хурлын үеэр түүний ихтгэл бас туссан нэг онцлогчтой заалт нь Монгол улсын цаашдын ирээдүйг хэмэл оюун ухаан, захимжилт, инновацийн асуудал дээр бас төвлөрөх ёстой гэдэг агуулгаар байр суурьаа илэрхийлсэн нэг онцлогчтой үйл явдал гэж харагдаж байгаа юм. Тэгэхээр энэ И4 гэдэг стратегийг хэрэгжүүлээ. Тэгээ ардын нам бол ард түмнээс алсарсан байна. Тийм учраас ард түмний итгэлийг эргээд олж авах ажлуудыг одоо хийж эхлүүлэх хэрэгтэй. Гишүүн төвтөө хариуцлагатай эл тод нам болно. Авилга ашиг сонирхлын янз бүрийн хэрэг төвөгт орооцолтвол дахиж улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхдаа би хатуу зарчим барина. Тэгэхээр одоо ер нь хаана жоохон зарчимтай ажиллая. Тэгээ хариуцлага ухамсарлая. Чи эрх үүргийн нэгдэл бол өөрөө хариуцлага. Эрхээ эдлгээл ярьдаг мөртлөө үүргээ хүлээхээ ярьдгүү. Ийм л болчиход байна шүү дээ. Тэгэхээр хариуцлагатай бай. Бид одоо энэ хүнийг одоо ингээд даргаараа сонгоод ингээд одоо зогсох биш. Цаашдаа энэ одоо бодлогыг нь одоо мөн одоо багаараа намаараа ингээд дэмжиж хамт байж иж одоо амжилт хүргэх гэж хэлж байна. За энэ хүү бол улс төр нийгмийн эдийн засгийн хувьд түүний баримтлах бодлогууд ерөнхийдөө бол тодорхой ойлгомжтой гэж харагдаж байна. За харин улс төрийн хүрээнд цаашид одоо үйл явдал хэрхэн өрнөх вэ гэдгийг бас бид бүхэн бага хэмжээнд бас зураглая. Тэгэхээр өнгөрсөн 2 сар гаруй хугацаанд Монгол Ардын намын улсын хурлдах 68 гишүүний бүлэг бол 33-35 харьцаатайгаар бол салсан, задарсан, хоёр хуваагдсан байдаг. За энэ үеэр мэдээж Зандан шатрын талыг хэн дэмжив? За амар өслөгийн талыг хэн дэмжив гэдэг аваад
аваад үзэх юм бол энэхүү хоёр эрхмийн нэр бол яригдана. За мэдээж эрсдэл өндөр байсан төсвийн 2026 оны төсвийн тухай хуулийг хасуурын ган үеийн гишүүний хувьд бол төсвийн байнгын хорог даргалахдаа өөрийнхөө биеэр хамгааж бол батлуулсан байдаг. Энэ хүрээндээ тэрээр Монгол улсын шадар сайд гэсэн албан тушаалд бол томилогдож өнөхөдөө бол бэлууга авчлаа гэж болно. За харин зандаш амар улсын хурлын дараагасан амар ослонг бол одоо илт дэмжиж энэ талд бол ажилласан хүн гэвэл Жаданбийн Бат Эрдэнэ. За түүний хувьд ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд олон жил бас улс төрт байсан. Дээрээс нь төрийн өндөр албан тушаалуудыг бас хашиж байсан, хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан гэдэг агуулгаараа бас өндөр албан тушаалд томилогдох болов уу гэсэн хүлээлт байсан бол түүний хувьд улсын хурлын дид дарга гэдэг албан тушаалд томилсон учраас ерөнхийдөө цаашдаа Бат Эрдэнэний хувьд ямар нэгэн байдлаар засгийн газарт орох ч гэдэг юм уу. За улсын хурл засгийн газрын төвшөнд ажиллах нөхцөл харагдахгүй гэж ойлгож байна. За харин Монгол Ардын намын дарга учрлалын хувьд ерөнхий сайдын албан тушаалыг мэдээж зандан шаттай будаацлахгүй гэсэн агуулга бий. За гэхдээ түүний хувьд улсын хурлын дараагаар томилогдох хаа гэсэн ийм хүлээлт байна. Учир нь гэх юм бол Монгол Ардын намын бүлэг Монгол Ардын намын даргын асуудлыг хэлэлцсэний дараа шийдвэрлэсний дараа улсын хурлын даргын асуудлыгаа ярина гэдгээ бол өмнө илэрхийлж байсан. Энэ ч утгаараа учрал Монгол Ардын намын дарга болсон учраас түүний нэрийг улсын хурлын дарга болгох уу гэдэг асуудал бас тун удахгүй ойрын хугацаанд бол яригдах хаа. За гэхдээ түүний оронд эдийн засаг хөгжлийн сайдын албан тушаалд хэн очих вэ гэдэг асуудал бол мэдээж давхар яригдана. За өнгөрсөн амралтын өдөр болсон Монгол Ардын намын их хурлын өмнөхөн бас Монгол Ардын намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал дээр зөвшөөрлөлийн ажлын хэсгийнхний дотор бас хоёр нэр орж ирсэн. Учир нь дээрээс нь боловсролын сайдасан Инх хамгаалангийн нэр бас яригдсан байгаа. Тэгэхээр Инх хамгаалангийн хувьд дараагийн Монгол улсын тэргүүн шадар сайд болох уу гэдэг бас агуулга зүй ёсоор хөндөгдөж байгаа юм. За ерөнхийдөө энэ сценараар явах уу үгүй гэдгийг бол эх өдрүүдэд улам бүр тодорхой болох бах. За дээрэс нь Нэм улсын учрал улсын хурлын дарга болох уу үгүй юу гэдэг асуудал дээр өнөөдөр ардчилсан нам бас хүчтэй шүүмжлэл байр суурь илэрхийллээ. Тодорхойлох юм бол улсын хурлд гарсан намын бүлгийн зүгээс улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн цэцлийг бол өргөн барьна гэдгээ мэдгдлээ. Энэхүү заалтандаа бол улсын хурлын дарга нам бус байх ёстой гэдэг ийм зарчмын шаардлагыг бол тавьж байна. За үүгээрээ бол Монгол Ардын намын дарга учрал улсын хурлын дарга болох уу үгүй юу гэдэг дээр сөрөг хүчний зүгээс ерөнхийдөө эсэргүүцсэн байр суурьтай байна гэдэг нь харагдаж байна. Улсын хурлын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай бүр тодорхой заалтуудын хариул улсын хурлын дарга тухайн намынхаа гишүүнээс төдөлддөг байж болох тухай олон улсын парламентд ёсны парламентын арчилтай орнууд жишг байдаг юм байна. Энэ хүрээнд асуудлыг хуулийн төслийг өргөн барьж барих нь зүйтэй гэдэг асуудлыг хэлцлээ. Улсын хурл улс төр дагаж савладаг байхгүй тулд парламентын намуудын дарга нар нь дотроо мэтгэлцэж тэр мэтгэлцээний зохион байгуулдаг хүн нам бус байхаар зохион байгуулагдах нь бол олон улсын туршлага байна. За ардчилсан намын хувьд ямар ч хуулийн төслийг өргөн барьсан бай, ямар ч байр суурийг илэрхийлсэн бай, улсын хурлын дараагаар хэн ажиллах вэ гэдгийг эрх баригч Монгол Ардын нам шийднэ. За энэ ч утгаараа ардчилсан намын өргөн барих хуулийн төслөөр дэмжигдэх хэсэг нь тодорхойгүй байна. За тэгвэл Монгол Ардын нам намын дарга сонгосны дараа хөндөгдсөн гол сэдэв бол намын үндсэн дүрмд өөрчлөлт оруулах асуудал. За Монгол Ардын намын үндсэн дүрмийн 24-ийн 3-т улсын хурлын сонгуульд нам олох болсон бол намын даргаыг ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн заалт байдаг. За энэ дэвшүүлнэ гэдэг заалт энэхүү үндсэн дүрмийн заалт бол дэвшүүлэхгүй байсан ч болно гэсэн агуулгыг бас давхар тээж байгаа. За энэ ч утгаараа Монгол Ардын намын дарга заавалчгүй Монгол улсын ерөнхий сайдаар ажиллах ёстой гэсэн бол ийм хатуу заасан заалт биш гэж бол тайлбарлаж байгаа юм. За гэхдээ Монгол Ардын намын 31-р их хурал дээр оролцож байгаа төлөөлөгчдийн зүгээс намын дарга бол ерөнхий сайд байх ёстой гэсэн бас зарчмын шаардлагуудыг бол тавьж байгаа юм а. Одоогийн энэ заалт бол хэвээрээ л үлдэнэ. Манай намын сонгуульд ялуулсан хүн бол энэ төрийг авч явах тэр ажил руу орох ёстой, улс төрийн удирдагч болох ёстой гэдэг утгаар явдаг. Гэхдээ нөхцөл байдал бол амьдрал өөр байдлыг харуулдаг. Учрал даргаыг ерөнхий сайдаар хийгээд ялсан намын дарга энэ гүйцэтгэх засаглалаа тэргүүлээд ингээ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээд амжилт олоосой л гэж хүсэж. Зарчмын л асуудал шүү дээ. Тийм учраас энэ зарчим нь бол хэвэндээ би үлдэнэ гэж бодож байгаа.
За өчигдөр хуралдсан Монгол Ард намын 31-р их хурлаар үндсэндээ намын үндсэн дүрмийн 44 заалтад шинээр нэмж 57 заалтыг өөрчлөн найруулж 9 заалтыг бол хассан байгаа. За харин 24-ийн 3-аар бол оролдоогүй гэдгийг бол их хурлын төлөөлөгчнөр онцолж байгаа. За тэгэхээр учирлын хувьд Монгол Ардын намын дараагаар томилогдсон ч ерөнхий сайдаар заавал ажиллах ёстой гэсэн хатуу заалтыг бол үндсэн дүрмдээ оруулаагүй гэж ойлгохдохоор байна. За цаашдаа Монгол Ардын намын дарга учирлын хувьд бас томоохон сорилтууд бол бий. За үүний хамгийн том асуудал гэх юм бол авилга хулгайтай Монгол Ардын нам хэрхэн тэмцэх вэ гэдэг асуудал. За өнгөрсөн 2 сар гарын хугацаанд нүүрсний хулгайгээд бас нам дотроо баггүй ширүүн зөрчилдөөнүүдийг бол үүсгэсэн. За тэгвэл учрал намын дарга болсноор өмнө нь яригдсан энэ нам доторх авилга хулгайтай холбоотой асуудлууд дарагдах үгүй юу? За эсвэл үнэхээр эдгээр хэрэгүүдийг мухарлах үгүй юу гэдэг нь учрлын ажлыг дүгнэх хамгийн ихний шалгуур болохоор байна.